Бодит амьдрал дээр ямар нэгэн зүйл донтсон хүмүүсийг сул дорой гэж үзэх хандлага элбэг байдаг те. Харин эсрэгээр бидний энэ тарих биен дээр мэдэрч байгаа өвчин зөвөр ганцаардал гих мэт одоо тэр таагүй мэдрэмжүүдээс зайлс хийхийн тулд хариу үзүүлж байгаа механизмыг донтолт гэж тайлбарлаж байл та бүхэнд хэр сонсогч. Өнөөдрийнхөө бичлэгээр би донтолт гэдэг зүйлийг илүү шинжлэх ухаанч байдлаар тайлбарлана. Донтолт нь өөрөө бидний тархины аль хэсгийг илүү гэмтээгээд дээдгийн, аль хэсгийг магадгүй өөрчлөөд дээдгийн. Дан ганц донтолтоос гарахад тэсвэр төвчээр яагаад ганцаараа дангаар одоо хангалтгүй юм гэдгийг доктор Андрю Хуберман, доктор Анна Лемпкин нарын судалгаанаас иш татаж та бүхэнд хүргэж байгаа. Тэгээ эхлээд хэдүүлээ донтолтын тодорхойлтыг эхлээд ойлгоч. Донтолт гэж яг юу юм бэ? Донтолт гэдэг нь хүн тухайн нэг хэрглэж байгаа бодисыг юм уу? Тухайн нэг зан үйлийг хор уршигтай гэдгийг мэдсээр байж ич өөрийн эрхгүйгээр л дахин хэрглэж байгаа, дахин үйлдэж байгаа тухайн архаг эмгэгийг л донтолт гэж нэрлэдэг байна. Энэ нь зөвхөн арх тамхиар дангаараа хязгаарлагдахгүй. Одоо орчин цагт хүн чинь уг нь байглаасаа үүсэлтэй амтан байгальтайгаа илүү өөр байх хэвээр. Гэтэл техник технологи хөгжөөд хүн илүү орчин цагийн одоо амьдралын хэм маяг руу шилжсэнтэй холбоотой донтолтын их үүсвэрүүд нь өөрөө маш олон төрөл болсон. Одоо ингээл энгийнээс нь 3-4-ийг дурдах юм бол мөрийтэй тоглоом байна. За жишээ нь порно байна. За видео тоглоом байна. За бид хэдий өдөр тутамдаа одоо ашиглаж байгаа сошиал медиа бол үүний бас нэг хэсэг нь болоод ирсэн байна. Тэгэхээр миний дурдсан саяны энэ донтолтын их усүрүүд бидний тархин дотор байгаа шагналын систем гэдэг хэсгийг идэвхжүүлдэг. За шагналын систем гэдэг зүйлийг одоо мэдээж тодорхойлох шаардлагатай болж байна. Бид ямар нэгэн зорилго тавилаа гэж байдیں۔ Өнөөдөр гэрээсээ гарахдаа би ийм ажил амжуулна гэдэг өөртөө зорилго тавиад гарсан бодвол орой гэртээ орж ирэхдээ тухайн зорилгоо биелүүлчихэд орж ирж байгаа бол ямар нэгэн байдлаар нэг тийм тааламжтай, таашаалтай мэдрэмжийг та мэдэрдэг. Яа тэгэхээр зорж исэн зүйлийнхээ ард нь гарсан учраас. Яг ийм үйл явдал болоход бидний тархинд тийм таатай мэдрэмж буюу шагналын систем идэвхжиж тодорхой хэмжээний нэг бодисын ялгарл тархин дотор бий болж идэг. За үүнийг өөрөө шагналын систем идэвхжих гэж бид нэрлэдэг байгаа. Тэгэхээр үүнд оролцож байгаа гол тоглогч нь өөрөө допамин. Та допамины талаар бол маш их сонссон баг. Тэгээ допамин гэдэг бол аж аргалын одоо гормонуудын л нэг шүү дээ. Хүн тааламжтай мэдрэмжийг авахаар хүний тархин дотор ялгарч байгаа бодисуудын нэг допамин. Тэгэхээр үүнд оролцож байгаа энэ гол тоглогч болон допаминыг доктор Андрю Хуберман юу гэж тодорхойлсон байна вэ гэхээр допамин гэдэг бол таашаал биш юм аа. Энэ бол зорилго руу тэмүүлж байгаа молекул юм а гэж тодорхойлсон байна. За одоо тэгвэл энэ допамин донтолттой яаж яваад холбогдчихва гэдгийг би тайлбарлахыг хичээе. Тэгэхээр донтуулах энэ зан үйл гэж яагаад вэ? Тэ хэрглэж байгаа бодисууд байгаад байж болно. Магадгүй видео тоглоом байж болно. Өдөр тутамдаа бидэд ашиглаж байгаа сошиал медиа байж болно. Одоо сошиал медиа дээр л хэдүүл хамгийн энгийн жишээ авъя л та. Бид нар Instagram дээр ингээл Reels үзэл юм уу хүмүүсийн story үзэл нэг л мэтгэд ингээл доошо гүйлгээл үзчихэд 30-40 минут өнгөрцөн байдаг те. Тэгээ яг тэр 30-40 минутын хугацаанд бол маш тийм тааламжтай мэдрэмжийг авдаг үстэй. Үнэхээр таагүй мэдрэмж авчих юм бол уцаад хаагаад өөр зүйл хийнэ үстэй. Хүн цаг хугацаа явж байгааг мэдэхгүйгээр 30-40 минут түүнийг ухаж яана гэдэг нь таны тархин дотор энэ допамины хэмжээ ялгарч байгаа учраас буюу тааламжтай мэдрэмжийг тань төрүүлж байгаа учраас та цаг хугацааг анзаарахгүйгээр тэр үйлдэлийг хийж гин гэсэн үг. Сошиал медиа дээр. Тэгэхээр энэ донтуулах зан үлийн нэгэн жишээг нь би авч ирж байгаа шүү. Энэ тархин дотор их хэмжээний допаминыг ялгаруулчихж байгаа. Гол процесс. Хүн одоо байглаараа миний тархин дотор одоо ялгардаг допамины хэмжээг одоо чинь нэг хамгийн ихтэй нэг 4 5 би жишээ авч байгаа шүү. 4 юм уу 5 гэсэн ингээд дээд хэмжээнд ингээд 4 5 ширхэхээр ялгардаг бай гэж бодъё л та. Байглаас. Магадгүй энэ ямар тохиолдолд допамин ингээд байглаасаа ялгардыг гэхээр таныг сага амттай хоол идэх. Магадгүй гараад цаган гэрийн гадаа байшингаа дөрөд гүүх, дасгал хөдөлгөөн хийх. Магадгүй хэн нэгэнтэй сан гар утсаа хааж байгаа дотны яриа өрнүүлэх. Энэ бүрт байглаасаа ялгардаг допамины хэмжээ. Энэ 4 5. Гэтэл нөгөө байглаас ялгардаг энэ хэмжээнээс давсан допамины хэмжээг өгдөг сошиал медиа, мөрийтэй тоглоом өөр юу байдгийг энэ донтуулах зан үйлүүд эдгээр нь магадгүй 3-4 дахин допамины хэмжээг нэмж байгаа гэсэн. Нэгсэндөө
5 ялгардаг байсан юмыг 10, 20, 30 бүр 5-аас 6 дахин тархинд их хэмжээний допаминыг ялгаруулад байгаа гэсэн. Тэгэхээр энэ процесс өөрөө хиймэл допамин буюу хуурамч допамин гэж таад маш олон номон дээрээс уншсан байх таа гэж бодож байна. Тэгэхээр хуурамч допамины хэмжээг ингэ нэмэгддэг. Энэ нь ямар аюултай юм бэ гэхээр хүн байглаасаа ингээд 4 ширхэг, 5 ширхэг хамгийн ихтэй ялгарах хэрэгтэй байсан. Тарих одоо ингээд ялгаруулж штэ тийм үү? Ялгаруулах хэрэгтэй байсан чадамжийг бууруулцдаг. Яагаад тэгэхээр зохиомлоор та гаднаас одоо сошиал медиа дээр бүтэн цаг ингээд рил үзээд тэгээд энэ багадгүй 20-30 допамин ялгарч ш түүний тархинд. Тэр нөгөө байглаасаа ялгардаг байсан юмыг та зохиомлоор маш хүчтэйгээр ингээд пүрш шиг маш хүчтэйгээр маш богино хугацаанд ялгаруулад эхлэхээр энэ урт хугацаанд даймжраад дахин та үүнийг удаан хугацаанд ийм зан үйлийг үйлдээд байхаар энэ 4-5 ялгаруулдаг байсан тархи чинь 4-5 ялгаруулгач байж эхэлдэг. 4-5 ялгаруулгаа чадхаа байж эхэлдэг гэсэн. Нэгсэндээ 2 магадгүй 1 нэгсэндээ өөрийнхөө энэ ялгаруулдаг байсан чадамжаа дарангуулчдаг гэсэн. Тэгэхээр яах вэ? Та нөгөө их хэмжээний допамин ялгаруулад байсан үйлдэлүүдээ зогсооч гэж бодъё. Хийхээ болчих гэж бодъё. Тэгэхээр танд ямар мэдрэмж төрдөг вэ? Одоо бүтэн цаг та сошиал медиа оролцож байгаад утсаа хаагаад 10 минуташ тэсэхгүй буцаагаад утсаа шүүрч авдаг. Шалтгаан нь юу гэж? Та аль үжээ допамины энэ дутагдал буюу допамины дутагдлын энэ тойрогт орцсон байна гэсэн. Та нөгөө утсаа оролцоход болоод эхлэхээр яах вэ? Ганцаардна, нөгөө таагүй мэдрэмжүүд төрнө, уурална, бухимдна, магадгүй та ядарчиж магадгүй. Ядарсан мэдрэмжийг өөр дээр мэдэрч магадгүй. Энэ юу гэсэн үг юм гэхээр их хэмжээний допамина нөгөө тархич нь хүсээд ийн гэсэн үг танаас. Хүүшээ нөгөө 20-30 ялгарч ирсэн допамин ялгаруулж ирсэн зан үйлдэл хийгээч. Нөгөө их хэмжээний допамин ялгаруулж ирсэн юма бодисоо хэрэглээч гэдэг ч юм. Тэгээ тархич өөрөө ихгүй нэхэд ийн гэсэн. Тэгэхээр та нөгөө өмнө нь хэрэгжилжсэн зүйлээ давуулж тэр зүйлийг авахгүй бол та лааламжтай юм уу таашаалтай мэдрэмжийг ерөөсөө мэдрэхгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө амьдрал дээр нэгin хэвийн хийгддэг, хүнтэй ярьдаг, сайхан амттай хоол идэ, сайхан дасгал хөдөлгөөн хийгээд авдаг байсан тэр таашаалууд чинь нэг сонирн байха болж эхэлнэ гэсэн үг. Тэр зүйлүүдийг хийгээд та таагүй мэдрэмжийг авсаар байна гэсэн үг. Тийм учраас эргээд нөгөө их хэмжээний допамин буюу таашаал мэдрүүлээд байгаа зүйлээ эргэж тойрччоод та дахин тэр зүйлийг хийгээд байна гэсэн. Үүнийг допамины дутагдлын тойрог гэж нэрлэдэг байна. За энэ нь өөрөө сайн юм уу, муу юм уу гэдгийг та нарт тайлбарлаж өгье. За доктор Анна Лемпкин тайлбарласан байна л да энэ дээр. Хүний тархи өөрөө таашаал болон өвдөлт хоёрыг хооронд нь тэнцвэржүүлэх байдлаар ажилдаг гэдэг зүйлийг судалгаан дээрээс гаргаж ирсэн. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр хүн хэд их хэмжээний таашаалыг аваад ахаар тарих нөгөө энэ хоёрын чинь тэнцвэрийг хангах хэрэгтэй учраас эргүүлээд их хэмжээний өвдөлтийг зохиомлоор өгдөг. Энэ юу гэсэн үг юм гэхээр та нөгөө маш их хэмжээний таашаал аваад тэр зүйлийг хийхэ болчингууд нэг хоосон санагддаг. Зүв зүгээр юу ч болоогүй юм шиг ирнэ ингээл нэг сэтгэл зовөөртэй, уудаал, амьдрал утгагүй санагдаал, ганцаардаал, таагүй мэдрэмж аваал, хүн амьтантай гарч уулзмаарч юм шиг, магадгүй нөгөө архиа дахиж уумаарч юм шиг янз бүрийн зүйлүүд л бодогддог байх л та. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө тарих энэ балансыг хангахын тулд өвдөлтийн хэмжээг зохиомлоор нэмчихэж гин гэсэн үг. Тэгээ энэ нь өөрөө юу руу хөдлөх юм гэхээр хиймлэр үүсчээд байгаа энэ өвдөлтийг хүн даван туулахын тулд буцаад донтолт руу явдаг. Тэнцвэржүүлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр яг миний нөгөө түрүүний энэ бичлэгнийхээ ихэнд хэлсэн донтолт гэдэг зүйлийг хүмүүс сул дорой гэж хараад байдаг. Сул дорой хүний хийх үйлдэл гэж. Бид нар маш буруу эндүрч. Донтолт гэдэг бол ямар нэгэн өвдөлт юм уу тэр зөвөр хүнд үүсчээд тэр өвдөлт зөвөрөө олж таньж чадахгүйгаасаа болоод тухайн өвдөлтөөсөө л зүгээр зайлс хийж байгаа л нэг алхам. Тэр зайлс хийхийн тулд түр хугацаанд олсон шийдэл байгаа даа. Тэр нь тэр донтолтын зан үйлүүд. Түр хугацааны шийдэл. Та гараад өнөөдөр найзтайгаа архи уучих гэж бат. Архи дээр л тайлбарлая л та. Маш өнгөн жишээ. Өнөөдөр сэтгэлээр унтсан тэгээд чи ингээд чи ихчлээ уучлаарай. Та ингээд
Найзтайгаа гараад нэг 2 шил арх уучлаа. 2 пив, 2 лаз пив уучлаа. Сэтгэл санаа сайхан болдгоо. Болдог штэ. Зөөвөртэй байжгаад. Яагаад тэгэхээр нөгөө допамины хэмжээ чинь тухайн ууж байгаа агшинд маш хүчтэй нэмэгдэж байгаа учраас та таашаалыг өөрийнхөө бие дээр болон тархин дээр мэдэрнэ. Сайхан санагдана. Яг маргааш нь болдог. Бид нар шартна гэж хэлээд байдаг л да. Яг үүндээ шартах тэр процессын хажуугаар эргээд өчигдрөөсөө 7 хоног болсон юм шиг мэдрэмжийг авдаг. Сэтгэл зүй хувьд авдаг штэ тий. Нэг сайхан болчлоо өчигдөр ингээ гараад уугаад өнөдөр сэтгэл санаа дээрчлээ гэдэг зүйл бол би ховрол сонсч байсан. Тэгэхээр энэ өөрөө юу гэсэн үг юм бэ гэхээр нөгөө өвдөлтийн чин хэмжээ буцаад илүү улам хүчтэйгээр нэмэгдсэн байна л гэсэн. Тэгэхээр нэгсэндээ эмчлэх гэж биш та улам л нөхцөл байдлыг донтолтоосоо болоод дордуулаад байна л гэсэн санааг хэлж байгаа. Тэгэхээр донтолт гэдэг бол яг үнэндээ өвдөлтөөс зайлсхийж байгаа бид хэдийн төр зүрийн нэг шийдэл байгаа. Тэр эхлээд бид нар донтолтод юм донтоод байгаа хүмүүсийг тэр юунаас болж энэ хүн өвдөөд энэ өвдөл зөвөр шаналл байгаа түүнээсээ болоод ямар нэгэн зүйл донтоод байна гэдгийг л олж харах хэрэгтэй. Тэгэхгүйгээр хин нэгнийг шууд чи султ орой чи ингээд зүгээр болчоочтэй гэж хэлээд хүмүүс болж чаддгүй сте. Тамхи хүнтэй адилхан штэ. Бид нар хүмүүсийг ингээд тамхин донтцсон одоо vape ингээд татаад ингээд донтцсон байгаа хүмүүсийг чи одоо наад юм хэрэглэхээ болчих болдгоо юм уу гэл ингээд амархан юм шиг санагдаж байгаа штэ. Бид нарт хөндлөнгөөс харахад те чи зүгээр болчихоо штэ наад. Данганц төсвөр төвчээр өөрөө энэ ямар нэгэн донтолтыг зогсооход ерөөсө хангалтгүй гэдгийн шалтгаан л миний саяны ярьсан зүйл ахгүй юу. Тэр үүнийг ойлгочих юм бол та дэргэд байгаа хүндээ илүү туслахын тулд хандах хэрэгтэй. Зүгээр болчооч гэж хэлээд тэр болох боломжгүй байхгүй. Тэгэхээр та магадгүй тэр хүнд илүү дэмжих хэрэгтэй. Юу нь тэр хүн болохгүй байгаа учраас ямар зөвөрийг өөр дээрээ мэдрээд байгаа учраас ямар нэгэн тэр вейпийг татаад байгаа тэр зөвөрийг дахин дахин тэр допамин ялгаруулад байгаа зүйл донтоод байна вэ гэдэг тэр суур шалтгаан руу орох хэрэгтэй гэсэн. Тэгжээж бид нар бие биендээ дэмжлэг үзүүлнэ шүү дээ. Тэгээд суур шалтгааны нэдүүл ингээ хамтдаа ойлгож. Тэгээд допамины тойргийг бол хэдүүл ингээ ойлгочлаа тийм. Тэгэхээр зүгээр болчих гэдэг үг өөрөө хангалтгүй юм байна гэдэг дээр би зүгээр шинжлэх ухааны талаас нь илүү тайлбарлах гэж хичээх юм бол донтолт нь өөрөө бидний тархины аль хэсгийг гэмтээдэг вэ гэхээр яг энэ духны цааталт байдаг prefrontal cortex гэдэг хэсгийг гэмтээдэг. За энэ cortex гэдэг яг энэ хэсэгт нь бидний ямар үйлдэл хийхэд энэ тархины гол хэсэг оролцдог юм бэ гэхээр илүү шийдвэр гаргах үйл явцад оролцдог. Тэгээ нөгөө дахин их хэмжээний допамин ялгарсаар хагаад энэ хэсгийг гэмтээгээ ачдаг. Тэгэхээр бид хэд нэгсэндээ зүгээр болчихъя гээл өөрөө шийдвэр гаргаад болчих гээд байдаг. Гэтэл өөрөө өөрийгөө өдөртөж чаддаг. Энэ хэсэг гэмтсэн учраас. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ хэсгийг эдгэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар зүгээр болчих хийхээ оронд суур шалтгааныг одоо ойлгоцсон юм чинь тэгвэл энэ гэмтсэн байгаа хэсгээ яаж хэдүүл ангаах вэ гэдэг сэдв рүү хэдүүлээ орё л да. Тэгэхээр үүнд өөрөө эдгэх хугацаа хэрэгтэй. Бидний энэ духны цааталтаар тархинд хэр хэмжээний хугацаа хэрэгтэй юм бэ гэхээр манай одоо 2 доктор маань ингэж тайлбарласан байна л. Аливаа нэг юм ингээд гинтцсэн болвол түүнд дор хаяж нэг 3-4 7 хоногийн хугацаа хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ донтолт нь мэдээж энэ донтолт чинь ингээд цаг хугацааны ирэхээр явсараа байгаад амжирсараа байгаад л хор уршиг нь гарч байгаа шүү дээ. Магадгүй нэг хэрэглээд 2 хэрэглээд 3 хэрэглээд тэр хүн өөрийгөө донтоогүй байна гэж хэлж болно. Гэхдээ тэр чинь нөгөө даймжрах тусмаа энэ допаминыхын левелийг буюу төвшингийн нэмээд байгаа учраас та тэр донтох үйл явц руу өөрийгөө аажмар түлхээд л байна гэсэн үг. Тэр цаг хугацаа яваад нэг цаг дээр хүрчихэж байгаа бол та буцаад байрандаа ирэхийн тулд төдий хэмжээний цаг хугацаа магадгүй түүнээс ч их цаг хугацааг зарцуулна гэдгээл хүн хүлээн зөвшөөрч хэрэгтэй. Бүтэн 15 жил тамхи татчаад 15 хоногийн дотор тамхинаас гарна гэж юм байхгүй сте. Та 15 жил тэр замыг туулахад бүр хаах хол ингээд аваачсан байгаа шүү дээ. Тэгээ буцаад байранд нь авчирхад тэр чинээгээр л ядаж хугацаа зарцуулна сте тий. Ядаж тэр чинээгээр нь хугацаа зарцуулахгүй маа гэхэд ядаж түүний тал тий. Үнэхээр төсвөр төвчээр шаардлага гэхэд. Гэтэ сайн мэдэн энэ бүхэн донтолтоос хүн гарах боломжтой, эдгэрэх бүрэн боломжтой. Энэ бол өөрөө сайн мэд. Энэ бол шинжлэх ухаанаар бүр баталсан. Тэгэхээр ямар нэгэн зүйл донтчих юм бол санаа зовох юм байхгүй. Эдгэрэх боломжтой гэдэг чинь өөр гоё үг шүү дээ.
Тэгэхээр мэдээж эдгэрхийн тулд танд төлөвлөгөө хэрэгтэй, орчин хэрэгтэй, хажуу талд байгаа найз нөхдийн ч юм уу, ойр хавийн, ойрын хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй. Тэгэхээр донтолтыг бид нэр ингээд асуудал гэж хараад байдаг. Донтолт бол өөрөө ерөөсөө асуудал биш. Тэр донтолтыг үүсгээд байгаа цаана нэг суурь шалтгаан буюу өвчин зөөр байгаад байна гэдэг нь шүү дээ. Тэр нь бие физиологийн байж болно, сэтгэл санааных байж болно. Түүнийг эхлээд олоод тэрэн дээр ажиллах хэрэгтэй. Түүнийг олж таних хэрэгтэй. Тэрэн дээр ажилласан хүн бол дараа нь ямар нэгэн зүйл донтох шалтгаан харьцангуй бага байна гэсэн. Тэгэхээр доктор Анна Лемпкин яг нэг өөрийнхөө энэ их хэмжээний допамин ялгарснаасаа болоод донтцсноосоо болоод энэ тархины хэсэг өөрийгөө хянах чадвар алдсан энэ тархины хэсгийг яаж эдгэх вэ гэсэн чинь 30 хоногийн мацаг буюу одоо допамин их хэмжээний нөгөө допамин ялгаруулж байсан нөгөө донтсон байсан үйлдэлүүд юм уу, зан үйлүүд юм уу, хэрглэж байсан зүйлүүдэд болохыг санал болгосон. Яг 30 хоног нам хорих. За яг 30 хоног хатуу дэглэмээр та хорж чадах юм бол 21 дахь хоног дээрээс л танд сайн одоо шинж тэмдгүүд гэдэг юм уу, сайн одоо эерэг зүйлсүүд мэдрэгдэнэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр эргээд та хүн зүгээс сайхан дасгал хөдөлгөөн ингээл амттай хоол идэл ойр дотны хүнтэй зүгээр ингээл ярилцаа сухтаал авдаг байсан сайхан амьдралаас байглаасаа авдаг байсан таашаалуудыг эргээ мэдэрч эхлэнэ гэсэн үг. Тийм байглаасаа аваад хийхэд хангалттай байдаг тэр мэдрэмжүүдийг аваад ханчна гэсэн үг. Заавал тийм нэг их хэмжээний хуурамч допаминыг ирж хаагаал өөр юмнаас хайгаал заавал трийг л хийснээрээ трийг л үзснээрээ амар сайхан болж байгаа юм шиг тийм эрэл рүү тэр хүсэл рүү өдөөхгүй гэсэн. Тэр хамгийн ихний арганууд бол энэ 30 хоног та өөрийгөө ингээд энэ допаминаас ингээд хязгаарлаад хориод үзээрэй тий. Тэгэхээр ингээд судалгаагийн цаад ингээд өөрсдөө англи хэлээр унших юм бол дэлгэрүүлээд уншиж болно шүү дээ. Илүү ингээд нарийн бичсэн ба. Тэгээ хоёр дахь арга нь болохоор түрүүн би хэлсэн нэг өвдөлтөө илүү таньж мэдэх хэрэгтэй. Зөвөр нь хаана байгаад байна те би ямар нэг юм донтож ийн гэдэг чинь таашаал авах гал хайж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө таашаал өвчин хоёр чинь бидний тархин дотор ингээд хоорондоо ингээд тэнцвэртэй байдаг гэдгсэн шүү. Тэгэхээр таашаад ирж байгаа газар нөгөө талд нь өвдөл зөвөр өгж байгаа нэг суурь шалтгаан байгаа л гэсэн үг. Тэгэхээр энэ суурь шалтгаанаа олох хэрэгтэй. Энэ суурь шалтгаанаа олчвол хүн таашаалын араас хөөцөлтөд таахгүй. Тэг яг үнэндээ бол бид хэдийн энэ тархин дотор байдаг өмнөний ярианы ихэнд дурдсан шагналын сан гэдэг зүйл чинь өөрөө ямар зорилготой ажиллах хэрэгтэй юм бэ гэхээр яг доктор Андрю Хуберман шиг тодорхойлсон шиг зорилго руу тэмүүлэх молекул байдлаар ажиллах хэрэгтэй байхгүй. Та амьдралдаа ямар нэгэн зорилго тавьсан, энэ амьдралд ямар нэгэн сүнсэн бий чинь ямар нэгэн зүйлийг гүйцэтгэхээр ирсэн тий. Хүн хүн болж төрсний чинь зорилго юу юм те? Хүн бол нэг зорилготой л байгаа шүү дээ. Тэг манай одоо дээд үе аав ээж юм илүү хүүхдтөр үрд маа үлдээх тэгэл сайхан үрд маа сайхан өндөр боловсралтай болгоо сайн өсгөж хүмүүжүүлэх гэж ярьдаг гэсэн бол одоо дараа дараагийн үе бол илүү техник технологи хөгжөөд илүү би дэлхийд яаж хөв нэмэр оруулах юм те. Тангаз үр хүүхэд гаргаал ингэ болчих юм шиг энэ хэмжээнээс биш. Монгол улстай би яаж өв үлдээх юм, хойч үедээ ямар өв үлдээх юм, дэлхийн ямар асуудлыг шийдэх юм ингээл амар том амбицтай, том зорилгоо тавьдаг болчлоо шүү дээ. Тэгэхээр бид нар чинь ингээ нөгөө байглаасаа ийм зорилго тавиад тэр зорилго руугаа ингээ тэмүүлж явах үйл явц, процесс, тэр зорилготой алхамаар хүрж явах тэр явц тундаа бид нар өгнээ допамин ялгараад энэ тархин дотор байгаа одоо шагналын сан чинь идэвхчээд ингээ байгалийнхын чамаар эрүүлэр ингэж ажиллах хэрэгтэй байхгүй. Гэтэл мэдээж бидний амьдрал маш олон юм сатааруулах зүйлс байна. Энэ болгонч нь гээд орж ирээд тэгээ энэ болгонд өөрөө бид нар балансыг барьж тэнцвэрийг хангахгүй бол нэг л мэдгээд энэ допамины дутагдлын тойрогт идэгдсэн байх болно гэж. За 3 дахь арга. За 3 дахь арга бол Андрю Хуберманы тодорхойлсон арга байна. Энэ бол мэдрэлийн системийг амраах гэж хэлж байгаа. Тэгээ бид мэдрэлийн систем ямар үед хамгийн сайн амардсан бэ гэхээр бүтэн нойртой хонох. Тэгээ шүн дунд ингээ нойрч ерөөсө тасалдахгүй байх. Нэг бол бид нар гүн нойр аавна гэж хэлдэг. Маш сайн гүн нойр авах те 1 цаг 30 минутаас 2 цаг гүн нойр авах. Энэ үйл явцад бол бидний мэдрэлийн систем маш сайн амарч идэг. Гэтэл доктор Андрю Хуберманы тодорхойлж байгаа данганц нойр бишээ те. Нойрноос гадна бид нар мэдрэлийн эсийг амраах хамгийн шилдэг арга бол бясалгал гэж. Гэхдээ би зүгээр ерөнхий байдлаа тайлбарлаж. Таад магадгүй дэлгэрүүлээд өөртөө судлаарай. Бясалгал нь өөрөө хүний тархийг маш сайн амрааж өгдөг. Нэгсэндээ бид ингээд бясалгал чинь
хамгийн маш энгийн тайлбарлал бол ямар нэгэн хүсэл байгаа даа тийм үү? Цаанаас ингээ өдөөгөөл те донтуулах хүсэлтэй тийм юм а хийгээч тэр үйлдэл хийгээч гэдэг цаанаас надад төрж байгаа хүсэл байгаа. Тэр хүсэл болон үйл явдлаа. Тэр хүсэл болон тэр хүсэлд өдөөгдөөд ямар нэгэн үйлдэл хийх байгаа. Энэ хоёрын хооронд зай авах боломжийг бясалгал олгодог байхгүй. Нэгээс хүсээ шууд хийчих болохгүй өстэй. Тэгэхээр энэ хүсэл яг хаанаас гарч ирээд байна гэдгийг ажиглахын тулд хүн бясалгал хийдэг. Бие анзаардаг. Сэтгэл санаагаа анзаардаг. Тэгээд илүү амьсгал дээр хүн төвлөрдөг. Ингээд төвлөрөх үйл явц донд энэ хүсэл гарч ирж байгаа шалтгааныг айжмаар олж таньдаг. Магадгүй энэ хүслийг айжмаар даардаг. Тэгэхээр энэ үйлдэл хийх шалтгаанг болж байна. Гэх мэтлийн иймэрхүү байдлаар бид нар ингээд тархиныхаа мэдрэлийн хэсгийг амраах хэвээр маш удаан хугацааны бясалгалын үр дүнд хүмүүс бас донтолтоосоо гардаг, энэ донтолтоосоо зайлсхийдэг ийм аргуудыг бас хуваалцсан байна. Тэгээ байгальтайгаа илүү ойр байвал бас зүгээр ах те. Тэгээд би бас бодож байгаа. Хүн ямар нэгэн зүйл донтож байна гэдэг чинь тэр өвдөлтэй байгаа бол бид нар өөрсдөө байгалийн амтан. Тэгээ би өөрөө юунд дуртай, юу гэж хэлэх дуртай гэхээр байгаль энерги те. Бид нар хүн холбоотой. Тэгэхээр байгальд гарах хэрэгтэй. Байгальд ингээд гоё чинхүү утгаараа гараа хүрээд одоо 100 цаг ингээд дуусчихэв. 100 дуусгаас өмнө сайхан зүлгэн дээр хөлн нүцгий яваа те. Тэгээ гоё түүдэг гал ингээд галын энерги аваа те. Тэгэхээр хүн өөрөө л байгалийн амтан. Тийм учраас бид нар байгальтайгаа л ойр байж иж бид эдийн байгалаас авах допамины хэмжээ хэвийн байна. Байгальтайгаа ойр байж иж бидний тэмцэх чанар сайжирна. Тэгэхгүй бид нар байгалаас л улам холдон алсрах тусмал хүн гэдэг шин чанараа улам алдах юм болов уу гэж боддог. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? Өөрсдөө сандлыг хуваалцаарай. Тэгээ энэ өнөөдрийн бичлэгийг энэ түрээд ингээд дуусгая. Тэгэхэд магадгүй энэ донтолтой холбоотой найз нөхөд чинь бас хэрэгтэй бичлэг гэж бодож явах юм бол гэр бүлд тань бас хэрэгтэй бичлэг үр хөвгтөө үзүүлэе гэж бодож явах юм бол энэ бичлэгийг дараагийн хэрэгтэй хүмүүст нь түгээгээд өгөөрэй. Тэгээд нэг зүйлийг хэлэхэд миний YouTube сувг дээр subscribe дараагүй бол яг одоо та ингээд subscribe дараад өгөөрэй. Тэгээ энэ бичлэг дээр маань лайк дараад өгөөрэй. Тэгээ комент хэсэгт дараагийн одоо шинжлэх ухааны гоё бичлэгүүдээр ямар сэдвийн талаар илүү ярилцмаар байна. Та нар ямар сэдвийн талаар бас тайлбар сонсомоор байна те. Сэтгэл хэсэгт бичээд үлдээгээрэй. Тэгээ би гоё судалж байгаа та бүхэнд хүргэе. Тэгээ надаас бас донтолтой холбоотой асуух юм байх юм бол комент хэсэгт бичээд үлдээж болно. Би хэрэгтэй холбоосуудын та хэдэд хайгаад хэрэгтэй номыг ч юм уу та хэдэд хайгаад комент хэсэгт бас байршуулж болно шүү. Тэгээ баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.